өөрөөсөө харамлсан тийм үү. Тэнгүүд нөгөө дотоод сүнс чи гомдчихдог байхгүй юу? Өө чи уг нь хөтлөө ажиллаа хийчихэ. Тэгсэрнээсээ өөртөө нэг тэгчиж чадахгүй юм биш гэх ингээд. Өдрийн мэндийг хүргэе намайг Батолдын сувдаа гэдэг. Би болохоор зэрэг 3 хүүхэдтэй нөхрийн хамт ингээм амьдардаг. 3 хүүхдээ төрүүлээд ерөнхийдөө гэртээ нөгөө ер нь ерөөсөө зүгээр сууж чадахгүй менторын хөтөлбөрт хамрагдаад ерөнхийдөө ментор болсон байгаа. Тэгээд тэрний яаж байгаа гэхээр зэрэг ер нь онлайн бизнес хийж одоо гэрээсээ ажилдаг болох юм хүслээр нэлцэлтэй байсан гэсэн. Өмнө нь болохоор зэрэг 7 жилийн хугацаанд банк санхүүгийн салбарт ажилласан. За тэгэхээр зэрэг нөгөө нэг эмэгтэй хүн ажиллаа ингээд нөгөө яг цагт баригдаад ажиллахаар ар гэр хаягдаад байдсан шүү дээ тий. Тэгэхээр зэрэг би хувийн юм хийх хэрэгтэй юм байна. Дээрээс нь өөрөө цагаа удирддаг байхыг хүссэн учраас одоо хувийн ийм ментор санхүүгийн одоо ментор болох юм юу эхэлсэн баамаа. За тэгээд энэ менторороо ерөнхийдөө 2 жил хэртээ өөрөө сураад өөрөө ингээд давхар суралцаад ментор гэдэг хүн одоо консалт коуч гэдэг хүн консалтант гэдэг хоёр хүмүүс чи өөр ерөнхийдөө өөр ролтой байдаг. Ментор гэдэг хүн бол яг ингээд нөгөө энэ замаар энэ тэнд нэг чулуу байдаг чи тэн дээр бүдэрчгүй гэдэг. Би өмнө явж исэн наагурч гэдэг ингээд дагуулад явдаг хүнийг хэлдэг. Нөгөө нэг дасгалжуулагч буюу коучинг ч юм болвол за 1 2 3 хийгээд байгаарай гэдэг ингээд нөгөө нэг хамт хийгээд байдаг хүнийг хэлдэг. Тэгээд консалт одоо нөгөө нэг консалтинг ч юм болохоор зэрэг онлайн түвшинд ийм байдаг, чи ийм байх ёстой гэдэг ийм зарчмаар ерөнхийдөө явдаг гэсэн. Тэгэхээр ер нь бол алдартай хүмүүсийг харж байхны бол заавал хувийн ментортэй байд юм билээ. Тий. Тэр хүн өөрөө яг тэр нөгөө замаар нь яваад үзсэн. Тэгээд цаг хугацаа хэмж өгч идэг. Тий. Наад замаар явж болохгүй, энэ замаар явбал энэ дээр идэг шүү гэдэг замаар явдаг. За тэгэхээр энэ хүрээндээ би ингээд ерөнхийдөө одоо сувд клубыг эрхлэн явуулдаг. За сувд клубт мэрэмн юу гэдэг вэ гэхээр одоо өрхийн эмэгтэйчүүд их хөвчлэн байдаг. За энэ хүмүүс маань болохоор зэрэг ер нь бол бүх гэрийн санхүүг хариуцж идэг хүмүүс, дээрээс нь хүүхдийг өсгөж идэг хүмүүс, ерөөсө гэрийг гийгүүлж идэг тийм хүмүүс байгаа байхгүй. За тэгэхээр хувь хүн болгон дээр ерөнхийдөө алсын хараа хэрэгтэй юм байна гэдгийг ер нь ойлгосон юм. За компани дээр бид нар алсын хараа гэж ярьдаг шүү дээ. Түүн дээр яг бид нарт бол гэр бүлийн алсын хараа, дээрээс нь бид нар одоо хувь хүн болгоны өөрснөө гэсэн алсын хараа заавал байх хэрэгтэй. Алсын хараа гэдэг чинь ерөнхийдөө бол одоо зорилго байгаа даа шүү дээ. Бас нэг талаараа тийм. За тэгэхээр явна. За алсын хараагаа ерөнхийдөө тодорхойлоход бол одоо Jim Rohn гэдэг хүн бол одоо анхны ер нь бол хувь хүний хөгжлийг анх үүсгэн байгуулсан загалмайлсан эцэг гэж үздэг байхгүй юу? За ямар нэгэн зүйлд хүрэхийг хүсэж байгаа бол тийшээ нөгөө очих замчин бол өөрөө тодроод гараад ирдэг гинэ. Тэгэхээр зэрэг би нэг тэнд нэг гэрэл би тийшээ очие гэдэг ингээд нөгөө цэгээ олчих юм бол тийшээ ингэж очно тэр бол тэгээд тухайн үеийн асуудал. Гол нь би тийшээ очих хэрэгтэй юм байна гэдэг тэр поинтоо олж харахын тулд л одоо бид нар алсын хараагаа тодорхойлох гэдэг шүү дээ, тэ. Зөв. За тэгэх юм бол ингээд хүрэх газар бол өөрөө ингээд гараад ирнэ. Тэгээд if you really want to do something гэж байна. Чи ямар нэг юм хийхийг хүсэж байгаа бол тэг ямар нэг юм хийхийг хүсэж байгаа бол чи өөрөө замаа олно. Чи зүгээр л замаа олно. Хэрвээ чи зүгээр ингээд хүсэхгүй байгаа бол янз бүрийн юм шалтгаанууд чамд олдно гэж байгаа. Гадаа мохоо шороотой шүү дээ. Түл явж яхаа. Төгжрэлтэй шүү дээ. Тийш явж яхах ингээл тэг. Гих мэдчлэн шалтгаанууд бол олдно гэж байгаа. Тэгэхээр чи яг үнэхээр энэ одоо нөгөө want гэдэг чи одоо хүссэн үү гэдэг чи амар чухал байна. За тэгэхээр зэрэг одоо бид нар чинь ингээд нөгөө нэг өнгөрсөн одоо ирээдүй гэдэг энэ цаглбар дээр амьдарч идэг тий. За бид нар хаашаа явах гэдэг байлаа? Ирээдүй рүү явах гэдэг байгаа шүү дээ тий. За тэгтэл би одоо хаана зогсож байна тэр хүний хувьд? Одоо зогсож байна тий. Гэтэл би энд байгаа хэрнээсээ тарих толгой нь хаана вэ? Яг үнэ. Өнгөрсөн дээр үлдчихдэг хүмүүс. Эсвэл бүр ирээдүй рүү очичдаг. Би өстө тэгж байгаа байхгүй юу? Би одоо ингэж байгаа байхгүй юу гэл ингээд. Өнгөрсөн дээрээ болохоор зэрэг яах нь өстө гомдол хийгээл би өстө тэгж алдсан байхгүй юу? Би өстө ингэсэн байхгүй юу гэд ингээд. Гэтэл яг нөгөө нэг тарих толгой чи хаана нэ гэд нэг хүмүүс загнаад идэв шүү дээ. Тэ? Чи одоо наатаа аяга бүтэн угаалтаа тарих толгой чи хаана байгаа юм бэ гэд ингээд загнуулж ирсэн үү та нар? Яг тий. Тэгэхээр зэрэг би чинь яг одоо байгаад тарих толгой чинь яг одоо байх юм бол одоогийн гүйцэтгэл чинь 100% байгаад урагшаага яах нь вэ? Ирээдүй рүү алхахад чи яах нь вэ? Дөхөн болж байгаа үстэй том алхаж байгаа үстэй ядаж тий. Гэтэл яаж вэ?
Нөгөө хүмүүсийн алддаг алдаа нь болохоор зэрэг яг би одоо ингээд 2026 оны 7 сарын 7-нд байгаад байгаа хэрнээсээ тархитлагаа болохоор яаж юм 5 жилийн хойно ч юм уу. Тэ эсвэл бүр 5 жилийн урд ч юм уу ингээ яваад идэг. Тэгэхээр зэрэг нөгөө нэг яг одоо гүйцэтгэл гэдэг юм чи юусоо байхгүй болчихдог байх юм шиг. Тийм юмтай болох гэж байгаа, ийм юмтай болно гэл ингээл ирээдүүл яриад идэг байх юм шиг заримдаа. За тэгэхээр хүмүүс энэ дээр нөгөө нэг алддаг. Тэгэхээр бид нар урагшаагаа харж урагшаа гүүхийн тулд яг нь хойноо бас нөгөө нэг хойд одоо трама гэж яриад байгаа шүү дээ тий. Трама гэдэг зүйлээс ангижрахгүй бол бас урагшаа гүүх гэх нь хөлний чөдөр ташаа болоод идэг байна шүү дээ. Тийм. Тэгэхээр хойдлоосоо бид нар ахнуудаа аваад гэх юмнуудаа гээгээд урагшаал ямаар нь шүү дээ. Зөв үү? Тийм. Хийх юмаа хийчихэл урагшаал ямаар нь. За тэгэхээр хүний ерөнхийдөө ингээд амьдралын цаглбарыг харах юм бол одоо ингээд бид нар чинь 20 хүрдэг тий 30 хүрдэг 40 хүрдэг 50 хүрдэг 60 хүрдэг 70 хүрдэг 80 хүрдэг тэтгэврт гарах уу бид нар эзэн нэгэн цаг төвшин болно уу болно шүү дээ. Тэгэхээр бид нар тэр алсын хараагаа харах нь чухал байгаа байхгүй. Одоо 60 настай оноо ямар төвшин сууж явах юм чи тий ундрах одоо нэг далтай эмээ ямар эмээ сууж явах вэ тий. Тэгэхээр би одоо ямар юм болох нь гэдэг чинь тэр нөгөө нэг ирээдүг бид нар ирээдүгөө харж явж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө нэг мөрөөдлийн самбар vision board гэж бичээд байдаг шүү дээ тий. Тэрий чинь одоо энийг хэлээд байгаа ерөөсөө. Тэгэхээр мэдээж одоо би 60 70 хүрлээ. Миний нөгөө нэг энэ ажиллах нөгөө гүйцэтгэл маань буурна шүү дээ. Хөдөлмөрийн чадах маань доошоо унана. Тэр үед яах юм бэ? Тэхийн тулд одоо би хөдөлмөрлж иж яах нь мөнгө орж ирдэг байх хэрэгтэй эцтэй. Зүгээр сууж байхад л мөнгө орж ирдэг байвал гоё юу? Тий. Одоо жишээ нь энэ MLM-ийн энэ нөгөө одоо бидний хийгээд байгаа босгоод байгаа энэ юу гэж пассив орлого гэж ордог байхгүй юу? Пассив. Яг зүгээр дэлгүүр дээр ингээд 8 нэрийн барааны ихчүүл актив орлого хийгээд байгаа гэсэн үг. Яг одоо л зүгээр ингээд чи байна. Чи байвал яг мөнгө хийн, чи байхгүй бол мөнгө хийхгүй. Бид нар ингээд баг команд ингээд үсгээд байна гэдэг чинь бид нар хөдөө явж исэн ч гэсэндээ яах нь энд нэг хүн ингээд ажиллаж шít. Тэр хүнийг ажилуулахын тулд гэхдээ бид нар сургаж байгаа хэвчээ тий. За тэгэхээр энэ бол пассив орлого гэж үздэг. Пассив гэдэг чинь нөгөө энэ талтай байдаг штэ. Нөгөө хөрөнгө тал штэ. Бид нарын тий байшин, барилга, нөгөө эзний өмч, нөгөө балансаар бол тэгэхээр зэрэг тим юм хийж байгаа. Тэгэхээр бид нар одоо энэ нөгөө 60-тай имээ ямар байх юм, 70-тай сувдаа ямар байх юм гэдгээ одоо бид нар харах хэрэгтэй гэсэн үг байх нь. Тэгэхээр энүүн дээр гэрийн даалгавар өгөхөд хүн болгон ерөнхийдөө за би нэг 60 тий 70-тай дээр нэг иймэрхүү орчим, иймэрхүү нөхцөл байдалтай миний хүүхдүүд нэг иймэрхүү нөхцөлд амьдарсан байна шүү гэдэг нэг тийм төсөөлөл бид нарт байх хэрэгтэй гэсэн. Бид нар тийш явах гэдэг байгаа байхгүй юу? Тэгвэл өдөр хоног болгож ингээд харавсан сум шиг өнгөрөөд байгаа байхгүй юу? За энэ дээр тэгэхээр гэрийн даалгавартаа бид нар яах нь ирээдүйдээ тийм хүн болно гэдэг юм харах хэрэгтэй. Тэгээд заримдаа нэг жоохон пауз аваад яг миний ухаан санаа хаана явж байгаа гэдэг нэг дээдлийн зураг шиг ингээд нэг пауз авчих хэрэгтэй байх нь шүү дээ тий. Яг одоо төвлөрөөд. За. Одоо бясалгал тарих оюун хоёр чинь нийлэхгүй байх гэсэн үг байгаа байхгүй юу? Тарих бие хоёр чинь, бие мах хоёр чинь. Тэгэхээр зэрэг одоо амьсгалын дасгал хийж болж байна. Одоо биен дээрээ суuna гэсэн үг байгаа байхгүй юу? Тарих ухаанаа төвлөрүүлнэ гэсэн. Тий. За үнэхээр өнгөрснөөс чинь чамаа ингээд татаад байгаа бол травманууд байна гэсэн үг. Тэгээ энэ амар том ачаатай ингээл яваад хахаар хэр хол явах уу? Тэ нэг жоохон явж байгаа бол ядарч ундаг байхгүй юу? Тэгэхээр зэрэг тэр траума гэж арилгаад өгье гэдэг одоо сэтгэл зүйч нар байна. Өшөө янз бүрийн аргууд байна. Зүгээр ингээд өнгөрсөндөө зориулаад бичих арга байна. Эсвэл ингээд нөгөө нэг өнгөрсөн дээр очиод нөгөө дотоод хүүхдэд тэрвэрх арга байна. Тэгээ бидний чинь энэ нөгөө ажил чинь ингээд 15 хоногоор ингээд юу яаж байгаа шүү дээ явж байгаа шүү дээ. Тэгэхээр маш хурдтай бид нар энэ нөгөө нэг сэтгэл зүйн юмнаас бушуухан гарахгүй бол MRO суугаад байвал яах нь дараагийн 15 хоног гарчна. Дараагийн 15 хоног гарчна. Тэгэхээр нөгөө нэг сэтгэл зүйч өөрөө ингээд нөгөө биед харагддгүй нэг тархин тэгтээ ингээд байгаад байгаа нэг эргэтэн гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр сэтгэл зүй одоо ингээд гомдол тэгээл ах юм нэг шархлаад ингээд яваад байна гэсэн үг шүү дээ. Шахтсан цэрэг шиг цус алдаал. Тэгэл нэг өдөр цусгүй тий. Тэгэхээр зэрэг тэрүүн дээрээ зориулж ингээд жоохон цаг авч агаад яг яаж энэсээ би бушуухан гарах уу гэдэг юм аа. Сэтгэл чинь шархалчаад байгаа байхгүй юу? Тий.
Тий. Өнгөрсөн дээр яадаг юм дасгал ажлууд зөндөө байгаа. А яг ингээд савлаад байгаа бол бяцлал их зүгээр. Яг одоо хаан суугаад байна. Тэ? Яг одоо чи хаан сууж байна. Сурах гээд энэ суудсан бол тархиа энд авчир. А тэр нөхөр, тэр хүүхэд, тэр ажил тэ тэр мөр бол одоо ерөөсөө хамаагүй гэсэн. За тэгээ дараа нь тархины бас хичээл байгаа. За тэгэхээр ингэж ажилдаг байх нэ. Тэгэхээр одоо ирээдүйн гой зураглалаа гаргая шүү манайхан за. За тэгээд нөгөө нэг гой амьдрал чинь ингээд ийм гой явж идэл чинь бид нар нэг ийм жүжигэнд ороод ингээд тоглолцдог. Одоо нөгөө нэг Картманы гурвалжин жүжигэн драма гэдэг ийм жүжиг. За энд яадгүй гэхээр нэг бол хохирогч болчихно. За хохирогч нь ингээд аврагч болчихно. Аврагч нь шийтгэгч болчихно. За ингээд ерөөсөө яваад байна шүү дээ. Жүжигт орж тоглоод гарч байхгүй. Нөгөө нэг аврах гэжсэн хүмүүс маань яасан би ингээд за ингээд нэг нь ингээд өө би ингээд ядарчлаа гэх. Тэгээ эндээс бол ерөөсөө гарахгүй байх нь шүү дээ. Тэгээд одоо хохирогч бол яг нь ихтгэл үнэмшил нь бол яаж ажиллаад байр гэхээр би бол сул дорой хүн би чадахгүй гэд ингээд яваад идэг. Тэгэхээр энэ хүн өөр дээрээ хариуцлага аваад чи чадна. Зүгээр л хариуцлага өөрөө авахгүй байгаа хүн байгаа байхгүй. Одоо нөгөө айлын том анинар байна уу? Тий, том анинар чинь алийг би хийгээд үгүй гэж дур нь ороод хийжтэй шүү дээ. Тэгэхээр чинь яах нь вэ? Эргүүлээд бид нөгөө аврах гэж тоглож байгаад энэ дүүгээ хохирогч болгочихж байгаа байхгүй юу? Тэгээ эргүүлээд нөгөө нэг хүснээр чинь хийгээгүй болохоор бид нар өөрсдөө эргүүлээд хохирогч болчихдог. Аврагч болоод сүултээ би ингэж хийхгүй яасан тэгэж хийхгүй яасан гингүүтээ эргүүлээд нөгөө нэг ямар нэгэн эд материалаараа ч юм уу цагаараа ч юм уу тий ингээ өөртөө хохирогч болчдөг. Тэгэхээр ийм жүжигэнд монголчууд их орчдөг. Өөрийн мэдлгүй орчдөг байх нь шүү дээ. Тэгээд зүгээр драма шүү дээ. Нөгөө нэг халтар царайт илүү халтар царайт цаашаа юм болно шүү дээ. За тэгэхээр зэрэг хохирогч хүн юун дээр ерөнхийдөө ажиллах хэрэгтэй юм гэхээр зэрэг хариуцлага өөрөө аваад би чадна. Яагаад энийг би хийж чадахгүй байгаа нь би чадна гэдэг ингээд үзээд байх хэрэгтэй. За хүн аврах гээд гүгээд идэг хүмүүс бас байгаад идэг. Эднэр болохоор яах нь би л бусдад туслах ёстой гэдэг ингээд ойлгочтой. Би л одоо байхгүй болохгүй гэдэг. Тэгвэл өөрөө хийхгүй бусдад ингээд боломж олгоё тий дандаа л савсган жахаар та нар өөртөө хийчих гэдэг ингээд жоохон юмнаас ингээд жоохон ингээд пауз авах хэрэгтэй байх нь шүү. Би нөгөө энгийн үг хэллэг яхаар илүү ойлгодог болохоор тэгж ярьдаг шүү. За тэгээд шийтгэгч хүмүүс болохоор яах нь хяналт тавихгүй бол бүх зүйлс осоо ингээд сүрх гээд байна гэд үзээд байдаг. Одоо энийг дахиад нэг шалгахгүй бол энэ буруу болчлоо гэх ингээд заримдаа тий нөгөө нэг хүмүүст итгэхгүй. Тэгэхээр хүндэтгэлтэйгээр ингээд шаардлага тавих бас тавьж сурах нь яхаа. Хүндэтгэлтэйгээр. Одоо нөгөө нэг том нөгөө нэг анинер үүдэн шүү дээ тий. Бид нар чинь ингээд принтер ингэж принтерлээ тахта яадын гэж ирээд амар цаг энэ шүү дээ. Гэтэл тэр хүн зүгээр л нөгөө шинэ ордоогоо ажилчинд ингээд хийчээрээ ингээд яг ингээд заагаад өччих юм бол нөгөө хүн дараа нь яах нь ана би таны ямиг хийгээд үгүй л ахгүй юу тий. Гэтэл яадаг вэ яг урдуур нь ороод аврагч болоод тэгэнгүүтээ ингээд буруу юм хийгээд хамаг юм ингээд гэх тэгэнгүүт тэр их чи юм хийж өгөх үү? Үгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг харилцаан дээр ерөөс ийм драма руу янз бүрийн юм руу ингээд орчих гээд байдаг. Тэгэхээр жоохон пауз аваад яг би нөгөө жүжиг тоглоогүйгээд байна уу яах гээд байна гэдэг ингээд бас харж байгаа хэрэгтэй байна. Тэгэхээр яг өөр юм бол өөрийн юмаа хариуцлага үүрэл өөрийнхөө юмыг л хий. Тэр ёсон шүдийн юмнуудыг нэг хариуцах шаардлагагүй. Тэгснээрээ яах юм гэхээр миний нөгөө урд зам маань явахгүй нэ шүү. За ингээд нөгөө амьдралыг ер нь ингээд бид нар ч одоо ингээд мөнгө гээл заримдаа амар гүйчдэж шүү дээ тий. Мөнгө одоо санхүү маш хэрэгтэй байна. Ингэмээр байна гэж мөнгө л байхгүй бол ингээд бүхэн болохгүй байгаа юм шиг ингээд бодоод байдаг. А гэтэл яг ингээд хүн ингээд нөгөө нэг эцэст яг төрсөн өөх нь үнэн шүү дээ тий. Өөхтэй бас ингээд бид нар шүүхтэх нь л юм л да өөрөө өөрийгөө. За би одоо хэр зэрэг амьдрсан хүн бэ гэд. Гэтэл ингээд яах нь амьдрал чинь ерөнхийдөө ингээд яг мөнгнөөс бас биш ингээд хэдэн талтай нэг. За тэгэхээр 8 талст ингээд яг юм алмаз эрдэн шиг ингэж бүр талстаараа бид нар бүтэн байх хэрэгтэй байгаа байхгүй. Талстаараа тэгээд би эргүүлээд нөгөө шүүхтдээ явах нь би чи бүтэн амьдрсан шүү гэд хорвоогоос явах нь шүү. Гэтэл яаж вэ одоо нөгөө амар мөнгөтэй хүмүүс нь яадаг вүлээ сүнсэн заримдаа хорогдсон явж идэв шүү дээ. Тэ. Тэгмээрг байгаа сте. Тэхийн тулд бид нар манай эдрээ сонсцсон тэ хичээлээ. Тий.
Тэгэхээр зэрэг бид нар одоо энэ эрүүл мэнд маш чухал. За санхүү мэдээ чухал. За эрүүл мэнд. За гэр бүл, хайр дурлал, өөрийгөө хөгжүүлэх. Бид нар ингээд нөгөө байнгын ерөнхийдөө сурч хөгжиж явах хэрэгтэй гэдэг байна. За тэгээд нийгмийн харилцаа, орчин нөхцөл тав тух. За ажил мэргэжил нөгөө нэг ажил мэргэжил дээр нөгөө яриад байдаг байхгүй чаленж гэдэг. Баян мэргэжилтэн хийгээл яваа сонирхолтой юу? Сонирхолгүй шүү дээ. Ахлах болоод, ахаал захирал болоод, хилцээний захирал болоод явбал гоё үстэй. Энд чинь миний нөгөө нэг манай нөгөө нэг эмблемийн юун дээр чинь тэр нөгөө шатлалууд тахгүй юу? Тэр чинь гоё өгдөг гэсэн нэг том даваад авсны дараа нэг би чаачлаа штэ гэл тэ. Тэгэхээр энэ ажил мэргэжил карьерийн түвшин заавал байх хэрэгтэй гэдэг. А гэртээ сууж байгаа эмэгтэйчүүд энийг авах уу? Авахгүй штэ. Тэгэхээр ингээд унаад идэг байхгүй юу? Бяар нь байгаад идэг. Тэгэл нөгөө үүлдээгүй байгаа тэрийг ингээд бэрхшээлийг челленжийг давж чадаагүй байгаа тэр гоё кафег мэдрэхгүй байгаа. За тэгэнгүүт орчин нөхцөл тав дух одоо нийгмийн харилцаа эднэр чинь бодвол ингээд сэтгэл санаа нийлсэн нөхцөлтэйгөө ингээд хамт байвал уур амьсгатаасаа бүтээмж шал өөр юм үстэй тий. Санаа нийлэхгүй хүмүүстэй байвал яах вэ? Хэцүү шүү дээ тий. Ажилч явахгүй, миний цагаас хомслоод хэцүү үстэй тий. Аль да. За тэгэхээр нөгөө энэ бид нар бол одоо хуваараа бизнес эрхлэгч нар гэж явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр зэрэг энэ гоё нийгмийн харилцаа, тэгээ энэ гоё орчин нөхцөл тав тухтай гэгэнтэн дээр ч гоё болж байна. Дрим дээр ч гэсэндээ бид нар айгүй гоё таата нөхцлөөр амьд яаж байгаа зүтэй тий ажиллаж байгаа зүтэй тий. Дээрээс нь нөгөө солонгосчууд ч айгүй гоё ингэж нөгөө зовсон хүмүүс болохоор айгүй гоё ингэж нөгөө яг ингэж хийдээ юм миний дөө тэгээ ингэж хийдээ ингээд нөгөө айгүй зааж өгдөг штэ тий. Тэр нь бас амар гоё. Тэгээ дээрээс нь ингээд нөгөө тав тухтай байлгах ёстой гэдгийг айгүй сайн ойлгосон хүмүүс байгаа байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг нөгөө энэ гоё нөхцөлийг бүрдүүлж өгч байна. Нийгмийн харилцаа бол угаасаа бид нар чинь ингээл гойгоо арга хэмжээнүүдэд оролцоод одоо ингээд давхар ингээд сууж яах гэдэг чинь бас л нийгмийн харилцаанд ороо явж байгаа байхгүй. За өөрийгөө хөгжүүлнэ гэдэг нь болохоор ер нь бол бид нар байнга л хөгжиж явахгүй бол одоо 2 жилийн өмнөх ч юм уу 5 жилийн өмнөх сувдаатай уулзаад одоо уулзах юм бол бүр тэнгэр газар шиг ялгаатай байгаа. Тий. Би болохоор яаж аа гэхээр би өөртөө л зүгээр өнөөдрийн сувдаагаас маргааш илүү сувдаа байхын тулд л одоо өнөөдөр би 80 хуралд орж сууж байгаа байхгүй. Захирал хүн ямар идэм бол гэд ингээд суралцах жишээ нь. Тэгэхээр ингээд алхам тутамдаа ингээд бид нар суралцж явах хэрэгтэй. Өнгөрсөн нэгнээс ингээд суралцаал нөгөө сайныг аваад мууг нь бол надад хэрэггүй юм чи хайж хэрэгтэй байна шүү дээ. За ингээд хөгжүүлнэ. За хайр дурлал хүн бас нөгөө нэг одоо хайр хүсэж идэг байгаа байхгүй юу? За тэгээ эн чи одоо багийн юун дээр бол бид нар бие бинийгээ хайрлаж байгаа шүү дээ. Тэгжээж бас ажил явна. Тэгээд нэг хайр ажилдаа дуртай байна. За мэдээж гэр бүл. Одоо ингээд нөгөө нэг би бас жилийн хугацаанд ингээд ментор хийж хахад бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд айгүйх менторлдог байсан байхгүй юу? Тэгээд тэднэрт мөнгө нь байдаг, компани босоод ирсэн. Тэгтэл аз жаргалгүй. Яасан гэсэн чи гэр бүл нь ойлгохгүй. Хурдан ирээрээ ПП па гэвэл яах вэ? Хоолоо игээрээ ПП па гэвэл яах вэ? Нөгөө мөнгө олсондоо буруу болсон ч юм шиг сүлдээ бүр ингээд гацалтанд орцсон. Тийм байдаг байхгүй юу? Тэ. Тэгэхээр энэ бүгдийг ингээд тэнцвэртэй ингэж авч явна гэдэг чинь өөр амар одоо юу агаад анхаарал ингээд нөгөө хэрэгтэй агаад. Гэхдээ өөрийгөө шүүхгүй. Мистэ тэнэг толгой тэнийхэд тэгжилээ гэдэг ингээд ахаар зэрэг яах нь нөгөө дотоод сүнс маань гимтчихдэг байх нь шүү. Тэр хүн алдъя гэж алддаггүй байгаа байхгүй юу? Зүгээр нөгөө нэг хийж үзээгүй болохоор хийгээд энэ чинь халуун юм биш үү гэж сүлд нь мэддэг гэсэн. За ирээдүйнхэн зураглалыг одоо гаргана хэдүүлээ. Тэ 70-тай, 80-тай, 90-тэй одоо хүн би хэн байх гэдэг байгаа. Хүүхэд байхдаа хэн болохыг юу нь хүсдэг байсан, юутай болохыг хүсдэг байсан. Бид нар өөрсдөө хүслийг ингээд мэдхээ болсон байгаа байхгүй. Ингээд би тийм хүсэж гин гэдэг юм амар чухал байдаг. Тэгээд бид нар нөгөө нэг бас энэ дээр юу яадаг вэ гэхээр ингээд бид нар мөнгө олдсон шүү дээ тий. Олонготой бид нар тэрийг одоо өөрийгөө баярлуулж авах хэрэгтэй гэдэг гинэ. Ядаж нэг бох авдаг ч юм уу тий. За нэг сайн ажилласан юм чи сувдаа минь чи нэг хоол идчихтэй гэдэг ингэх мэтчлээ. Тэгэхгүй болохоор нөгөө орчлон хорвоогоос ингээд юм өгөөд байдаг талархаж мэдэхгүй одоо энэ махан биендээ талархаж мэдэхгүй болохоор яах нь вэ? Дахиад дараагийн удаа тэгвэл чамд өгж яад юм. Нэг гоё палаж аваад өмсчдөг ч юм уу тий. Нэг гоё хоол идчихдэг ч юм. Нэг бох аваад ажилчдаг ч юм уу. Гэтэл нөгөө монгол эмэгтэйчүүд бол яадаг вэ? Юм дээр алддаг үлээ. Өөрөөсөө харамлал. Тий. Яг уу өөрөөсөө харамлална тийм үү? Тэгэнгүүт нөгөө дотоод сүнс чи гомдчихдог байхгүй юу? Өө чи өгн хөтлөө ажиллаа эсвэл
Тэгсэрнээсээ өөртөө нэг төгчөж чадахгүй юм биш гэдэг ингээд амар агаад. Тэгэхээр юу хүсэж जैन тэрийгээ бас ингээд аягүй сайн хэлээ тодорхой ингэж би яг тийм хүсээд би унтах хэрэгтэй байна миний хүүхдүүдээ тэгээ ээж нэг ажилтсан болохоор би унтах хэрэгтэй. Чи өөрийгөө шагнажаа хэлбэр мөн үү? Тийм болохоор чимээгүй байцгаа айсвал нөхөр хүүхдүүдээ аваа явдаа чи гэдэг ингээд ийм одоо нөө хүслээ бид нар аягүй сайн сонсож явах хэрэгтэй байгаа байхгүй юу? А сонсоогүйгээсээ болоод яах нь нөгөө дотоод сүнсээ одоо бид нар сонсохгүй болохоор дивэд идэг. Тэгээд хий хоосон цаг үрээл амар хөдөлмөр хийгээл. Тэгэл яг нөгөө нэг одоо бид нар чинь яг өндөө бол сүнсний зорилготой ирсэн байгаа шүү дээ. Чи ийм ажил хийгээрэй гэдэг нэг юм soul mate гэдэг Google-ийн кино үзэн шүү. Чи ийм ажил хийх ёстой хүн шүү гэдээ ингээ явуулсан байдаг байхгүй юу? А гэтэл тэрийгээ хийхгүй би 5 өрөө байрт авах гэж байгаа байхгүй юу? Одоос та хаус авах гэж байгаа байхгүй юу? Одоос та яг солонгос явуулах гэж байгаа байхгүй юу? Гэл ингээ бодоод байдаг. Тэгэхээр нөгөө нэг яасан ажлууд чи ингээ бүтэхгүй хаалт үсээд идэг бахан ш бас сүнслэг ертөнцөөрөө. За тэгэхээр энэ нөгөө дотоод одоо сүнсээ бид нар юу хүсэж гин гэдэг дээр бас аягуулсан анализ хийж явах хэрэгтэй байх нэ. За өөрийн олж авсан амжилтуудаа тодорхойл жагсаан бичээрэй. Яг одоо өнгөрсөн хугацаанд би яг өдөө хүртэл ямар одоо яаж амьдраад юу хийгээд ямар шийдвэр гаргаад энд ирсэн. Нэг тодорхой хэмжээний сайн тал бас байгаа зү. Зөв үйлдэлүүд хийсэн биз дээ тий. Тэгэж бас өөр дөрөө дүгнэлт бас хийж авах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ дээр нөгөө ажиллах хэрэгтэй байна л да. Манайхан жоохон цаг аваа тий. За тэгээд өөрийн зорилгочинд тодорчвол түүнд хүрэх түлш нь маш амархан. За тийшээ очино гэсэн одоо чи өөрөө чи итгэл тий зориг хэрэгтэй авах нь. За өөрийн сахилга бат төвчээр бас тууштай байдал хэрэгтэй авах нь. Өөртөө үнэнч байдал одоо хандлага хэрэгтэй авах нь. Зорилгодоо хүрэх аялал нь явж байх замдаа олж авсан ур чадварууд чинь чамайг тэр зорилгонд одоо хүргэж идэг байна. Би анх нөгөө зорилго гэдгийг чинь заастал тэр уулан дээр л гарчвал одоо амжилтанд очичлаа л гэж өөрийгөө айгүйх боддог байсан байхгүй юу. Тэгсэн чинь яг өндөө бол тэр зорилго руу алхаж байгаа алхам болгон чинь одоо амжилт хийсэн байгаа даа. Тэгээ тэр уулын орой дээр гараад нэг амар гоё кайфтай биш. Зүгээр алхаж байгаа процесс нь өөрөө тийм. Яасан гэхээр би нөгөө нэг бүр 8 дугаар анги төгсөөл би хай скул мөлөө судлаад би Америк ямаар ингээд бараг 3 жил гойсон байдаг байхгүй юу. Тэгээд Америкт очисон чинь ийм л газар байсан юм уу гэ. Тэгэхээр нөгөө нэг яг тийшээ ингэж явж явах процесс нь өөрөө амар гоё байсан байгаа байхгүй. Тэгэхээр одоо нэг та хэд ингэ яваад байгаа хийгээд байгаа өдөр болгон ч амттай байхгүй. Энд чи амжилт аваад байгаа байхгүй. Тэгээ тэрүүндээ талархаад өглөө би нэг сурвалжлах нь алгасаагүй штэ. Энийг би ч хийж чадсан штэ гэдэг ингэ сууж байгаа. А үеийн нөхөд чинь зарим тэгээ гэртээ байж л байгаа штэ тий. Нөхрийнхөө хоолыг хийгээл. Тий. За. За тэгэхээр энийг манайхан аягүй сайн ингээд бас энэ дээр ингээд жоохон цаг авах хэрэгтэй тий. Тэгэхээр бичээд байна тий. Манайханд хэр цаг байгаа вэ? Жоохон цаг гаргачих уу? Нэг хүн дээр жоохон практик хийгээд. За тий. За өнгөрснөөсөө хэдүүлээ суралцъя тий. Тэгэхээр зэрэг өнгөрсөнд нэг амжилтуудаасаа нэг биччих. 3-3-ыг. Тий. Яг энэ үед би нэг ийм амжилт хийсэн, энэ үед би нэг ингэж амжилт хийсэн, энэ үед би нэг ингэсэн ингэж. Зүг зүгээрээ жаал энд ирчэг байгаа шүү дээ бид тий. Шүүхгүй. Яа гэл нэг ганцаараа нэг 90 ам чин зуурж байгаа л нэг шийдвэр гаргадаг үеуд байдаг та тий. Түрүүгийн бодоол байвал яах вэ? Би тэгээ хэлж тэр тэгээ бодчихно да. За одоо төгөлөд яах вэ? За ойлээ байлээ гэл ингээл яваад идэг гэсэн. Тэр нөгөө нэг одоо мундаг бизнесүүд бол дандаа эерэг байдаг байхгүй. Чи надад тийм юм тань. Тэгвэл хоёлаа найзалж. Өмнө нь бол яадаг байсан бэлээ. Бити хүнд юмаа ярьж. Санаа гэж хулгайлчихна. Чи яаж сөрөг байгаа байхгүй юу? Харин бүр яар гэж байгаа байхгүй. Би найз нэг гэж байгаа байхгүй, ингэж байгаа байхгүй. Тэгвэл тэр чинь хамт хийчихэл та. Ингэж нөгөө бизнес чи ингэж явдаг. Өшөө бүр баячуудыг харах юм бол яг тийм ингэж нөгөө кофе брейк гэдэг чи ингэж явдаг байгаа. Боломжоос солилцоо тий. Надад юм байна чамд юу байна ингээ хамтрыг. Ингээ ажил урагшаа явж байдаг. Сүрэг байвал хүмүүнийг бүр ингэ хийгээд идэх байхгүй. Чи билөө чи чадахгүй шүү дээ гэдэг.
Тэгээ тэр бодол хаана гэхээр тархинд л үйлдвэрлэгдээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг бид нар ингээ махан биеэрээ ингэж дуугаа болгож явах хэрэгтэй. Угаасаа хүн дээр хар цагаан чөтгөр хойлоо л байж байгаа. Тэгээ сүүлдээ нөгөө нэг цагаанаа дийлдэг болгодог байхгүй чи чимээгүй байгаад. За нэг тийм арга байна. За одоо манай үлцээ ирээдүйнхээ зураглалыг гарга. Одоо би тийм болно тий. Тэгинч амьдрын гэдэг нэг юм гоё мөрөөд өтөхтөө. За нэг ахаад нэг 5 минут өгчээ. Тэгэхээр алсын харааг одоо байхад бол одоо яг нэг тодорхой байх хэрэгтэй юм л дээ. Специфик буюу нарийн тодорхой. Би нөгөө түрүү ямар байшин гэж асуугаадсэн шүү дээ. Байшин чи янз бүр багш нүдэлж гэнж байгаа, түнгөрөж байгаа. Тэгэхээр зэрэг яг нарийн тодорхой юм байх хэрэгтэй байна. За measurable буюу хэмжигдэхүй байх хэрэгтэй байна. Одоо хэдэн сая өртөгтэй ч юм уу тиймэрхүү. За тэгээд яг нэг биелэхэд хялбар биш байх хэрэгтэй. Заахан. Тэнгүүд ингээд би нэг 3 өрөө байртаа олъё гэж 3 өрөө байртаа олчихдаг гэж ханчдаг. Одоо нэг байртаа олчих шүү дээ. Тэгээд бүр нэг бас биелэхгүй байвал бас их зүгээр. За тэгээд яг нэг бодит байдалтай уйлдсан байх хэрэгтэй. Өөртөө том шалгуур тавьсан үү шүү. Жишээ нь манай нөгөө тасалжуулалтын академийн юу хөтөлбөр хамгаалдаг гэсэн байхгүй. Тэгээ энэ шатны нөгөө нэг алсын хараа 3 сая 3 сая монголчуудыг ядуурлаас гадна гэж байна. Энэ боломжтой юм уу? Боломжгүй шүү дээ. Амжихгүй шүү. Тэгтээ л нөгөө тэргээ тоогоор илэрхийлсэн байгаа хэвээр. 3 сая хүрээгүй хачи унтах хэрэггүй гэдэг өөртөө хадлсан байгаа. Хин тул нөгөө нэг 3 сая хүрээгүй хачи бод нэг дуус өгч байгаа. Нэг зөвлөгөөд нь шүү дээ. Алсын хараа Маркус болохоор зэрэг бас айл болгонд одоо Herbalife байна гэж бодсон. Тэгвэл айл болгон байгаа юу? Яг боломжтой. Гэхдээ амжихгүй шүү дээ. Гэтэ тэрний төлөө явж байгаа. За тэгээд гол бол нөгөө стандарттай байх юм бол одоо юу ажиллахгүй. Чамны зорилго бол чамайг нэг сэтгэлгүй гэсэн байна. Тэгэхээр зөвөр нөгөө нэг юм хязгаарлалт бас итгэж болохгүй л гэсэн үг юм тийм. Гэхдээ бас амар хийсвэр бас биш тийм. Тэгээд хэмжээ. Би одоо хятадд тэдэн лагуудаа боллоо ч юм уу тийм. Бас тэгнэ ингэнэ ч юм уу. Одоо ингээд дэлхий рүү гараад ирэхэд дэлхийн хэдэн улс аа? 193 болоо. 193 ч одоо 2-ыг хасгахыг болох юм. 191 улс руу харин гэж үзэх гэдэг шүү дээ. За бодит байдалтай ингээд уйлдсан байх хэрэгтэй. Уйлдсан гэдэг нь одоо нийтдээ дэлхийн хэдэн улсаа одоо төлөө явна гэдэг нэг бодит байдал уйлддаг байх хэрэгтэй. Тэгэхгүй би гүнж олон гэдэг уйлддаг байна. За тэгээд цаг хугацаатай байна. За тэгээд мөрөөдөлтөө ер нь хүрэхэд хэцүү юу? Хүрэхэд бол хэцүү л дээ ер нь бол. Гэтэ өдөр олон хооштай хийгээл. Ер нь бол хэцүү тийм. Хүн болгоно л одоо баян болмоор айл гэдэг нэгэн хувийн баян болдог гэж байна шүү дээ. Нэгэн хувь. Тэгэхээр зэрэг одоо ингээд би байлаа шүү дээ. Тэгэнгүүт ч одоо би ингээд нөгөө энэ 4 зооныг ерөнхийдөө ингэж туулах хэрэгтэй болдог юм байна л да. Одоо яг нэг туслах бүсээсээ гарна. Айдсын зон, за суралцах, тэгээд өсөлтийн үеэ гэж давж чаддгүй байдаг юм байна. Туслах бүсээсээ л гарч чадахгүй байх юм шиг. За тэгээд нөгөө нэг айч юм тийм. За тэгээ хэлжүүл буруучих юм болов, ингээ хэлжүүл буруучих юм болов. Тэгээ хэлжүүл яах вэ гэдэг ингээд айгаа зүг. За нөгөө нэг нөгөөдхөөс бас суралцдаггүй байна. Би тэгсэн чинь буруу юм байна. Одоо тэгвэл ингэнэ гэдэг. За дараа нь яг нөгөө суралцаад одоо тэгвэл яг мөрөөдлийн амьдралаараа амьдарч хандж байгаа юм тийм. За тэгээд ямарваа ер нь 10,000 цагийн дүрм гэж үүдэг байхгүй юу? 10,000 цагийг чигээр 8 тулаа харч нэг 3 жил гэдэг. Тэгээд чи нэг ажил дээр нэг 3 жил тогтчихдоо тэгээд чиний ажил чинь гатч орно гэдэг нь сонсч ирсэн юм. Тэр чинь энийг хэлээд байгаа. Чи өнөөдөр ингэ хийх гэсэн чи амар хэцүү байж болно.
ваа анх хийж байгаагүй юм чинь. За тэгэнгүүт нэг нөгөөдгөө ингээд 7 хоног гэртээ хийсэн чинь наа ингэж хийх юм шиг байна гэх юм бодлоо тий. За би энийг ингээд жил хийчихвэл яг хөө жилийн дараа тогтвортой хийгээл гэсэн чинь ингээд бодлоо гэсэн юм тий. Ингээд аяа маяг чихээс байгаа тий. Тэгээд зэрэг тууштай нэг 100000 юу ч байсан нэг 100000 удаа татаад ахаар 100000 цаг татаад ахаар тэр ингээд гарт орчдөг гэх юм. Тийм болохоор зэрэг яг ихний нэг барьж авсан юм аа ямар ч юм байсан 3 жилдээ төвчээртэй байж юм бол төрт болчихсон юм байна. Энэ комфорт зоныг дахиад ингээд Comfort zone. тэрийг дахиад нэг таагаа гэдэг. Тэгээ одоо энэ дээр нөгөө нэг Тоглох хүсэж байгаа feel safe гэж аамал та одоо алхаас айдаг хүмүүс байдаг шүү дээ. Аа яа. Зүгээр яа. Ингээд хүмүүс чинь тоглох хүсэндээ шилжиж байгаа. Ямар нэг шийдэж. Тоглох хүсэндээ Тэр нь одоо жишээлбэл би одоо ингээд гэртээ байх сонголт байгаа шүү дээ. Би ингээд нийгэмд гарахгүй, үнтэй ярихгүй. Гэтэл би за шиг гэж гэртээ ингээд тоглоод би амыг хараад байж болно шүү дээ. Гэтэл үгүй ээ би нэг мөрөөлийнхаа төлөө явж байгаа. Тийм болохоор хэцүү бэрхшээлүүдийг даван туулнаа. Тэгээд комфорт зоноосоо гарч байгаа нүрээ бас амжилттай. Дараагийнх нь юу гэж байна? Fires. Fear. Одоо яг тоглох бүсэн дээр бас ингэж ярьж байна л да. Одоо нөгөө за яг манай нөхөр ингээд тэн ингээд хижээж чинь нэг амар ингээд нөгөө нэг ачигдаад байгаа юм бол нэг амар алга тий. А гэхдээ тоглох бүсэн дээр хүн орж байгаа юм сонирм болчихдог байхгүй юм ингээд. Челленж байхгүй, нэг амьдралын нэг мотивац байхгүй, нэг хадж жаргал гэдэг юм мэдрэхгүй. Тэгээд гарахаар л буруучих гад байгаа юм шиг санагдаад тий. Тэрийг хэлээд байгаа тоглох бүсэн гэдэг. Муу юу нэг айгүй их хэмжээд өндөө орчт юм аа. Тэгээд нөгөө нэг өмнө нь хийжсэн юм л гэсэн үг л дээ. Ер нь бол нэг юм баян хийж байгаа тэрэндээ бүр тухтай болцсон байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ яг нөө арай өөр юм хийгээл нэг арай ингээд нэгсэн чинь шин санаа мандаа гаргасан чинь ямар ч буруу зүйл яах юм аа тэгээд айцын зам. Уусаа яг юу ч хийж байгаагүй юм жаахан хийж байгаа чинь магадгүй шүү дээ. Очиж магадгүй шүү дээ. Тэрийг хэлдэг. Learning zone гэдэг нь одоо жишээ нь алдсан болгоноо ахиж ингэж явуулдаг юм байх шүү гэдэг ингээд юу яаж суралцж шүү дээ. Онсон бол энэ болдын маань ажилтны маг ингээд урагшаа яваад байгаа юм шүү. Үгүй бол нөгөө нэг чаддаг хүмүүсээс ингээд асуух юм шүү дээ. Ингээд ингэ ингэж авахгүй энэ яад ингээд суралцаад шүү дээ. Яа, дараа нь яг нь өсөлтийн үе гэж байна. Ингээд суралцсан юм чи одоо нөгөө өөрийнхөө учир шалтгаанаа пропозал олчихно. Тэгээд нөгөө гол буюу одоо нөгөө зорилгоо олно гэх юм. Зорилго гэдэг чинь ер нь одоо нөгөө сүнсний өгөгдөл гэж байна. Одоо бид нар ингээд яг миний нөгөө уулзсан хичээлүүд дээр яг л мөнгөний талаар ярьдаг байхгүй. Тэн дээр яг үгээр энэ нөгөө нэг сүнсний зорилгыг ойлгоогүйгээс болоод асар их мөнгө хийсчдэг. Чи гадаад явж сур гэл амар мөнгө хийсэгчдэг. Яг үүндээ тэр дургу учраас тэгээд хийж байгаа. Тэгэхээр хэдэн мянган доллар байх болчих юм байна тийм. Тэгэхээр зэрэг хүүхдийнхаа хүслийг нь хүн болгон бүр яг ингээд нэг биш байхгүй юу. Тэгэхээр хүүхдийнхаа хүслийг сонсоод одоо 3-ны хэвээр тий айсуу тоогоор хүртэл ингээд жимэхүү менежер сонгол хийх зүгээрээ гэдэг юм гарцсан байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг хөгжүүлвэл одоо бид нар аюул мөнгө ингэж хийсгэх гол болчихж байгаа байхгүй юу. Цүглэмэр битээ. Тий. Ер нь тийм шүү дээ. Тэр зураач бол зураач тий. Ямар санаа тийж байгаа юм. Энэ хажууд оног гээд байгаа гэдэг. Хамаас цифрлог гэдэг бас шинжлэх ухаан бас байна. Хурууны хэвээр өргөдөө үзүүлээд юу нэг за энэ талын үе юм байна гэдэг. Ерөөдөө энэгээр бол илүү нөө юу гэдэг гараад ирэх юм шиг тийм. Тэгээд тийм үхтэй үзүүл үзээ. Үзэлтэй хөө. Сайн нөгөө манай нэг найз нэг юу нэг сургуулийн захирлахгүй юу хөрөө сургууль. Гэсэн чинь ингээд одоо ер нь сайн сургууль гэж байхгүй юм нэ. Хүн өөрөө хүсэх хэрэгтэй юм нэ. Хүн яах гэж хүний хүсвэл мэдчих амар хэцүү юм байна гинэ. Тэгээд ээж аав нараас ингээд мөнгөний ингээд өгчдөг. Сурж яах юм? Мөнгөөр яах юм гэдэг ингээд урдаас. Гэтэл ингээд шалгалтаа өгөө тий бүр ингээд шалгалтандаа тэмцсэн ингээд тэрний төлөө явж байгаа хоёр хүүхэд шал өөр тий. Багш. Манай эдгээр багш. Тэгэхээр бид нар хүүхдтэй амар их ингээд мөнгө хураагаа тэгээ амар их ингээд хэмээн хадлуун байх гэнэ. Тэгээд ах шаардлага. Тэгэх юм бол бүр харин хүүхдтэй лай болох юм байна. Чи яг юу бид нар чинь тэгдэг байсан шүү дээ. Нэг цам заваал хүмүүс ч морох. Тэгээд тэдэнд өөрөг аавыг
Тэр чинь ингээд нөгөө хүний хүсүүлж байгаа байхгүй амьдралд ингээд гоё байх гад. Тэ? Тэгэхээр ингээд бүх юм ингээд бүтэн байх бүр хэцүү юм ингээд. Сайн ажилласан юм шүү дээ. Ингэж байх ёстой юм шиг болж байгаа. За. За тэгэхээр манайхны гол юм маань болохоор зэрэг энэ байгаа. Одоо би ирээдүйд 50 60 жилийнхаа хэн байхын тулд би одоо яах нь тэр одоо цаг дээрээ байх нь чухал байна. Тэгээ энийг ингээд гаргахын тулд хойд юм дээр ажиллах, трауматайгаа ажил чинь одоо зөндөө байдаг болсон шүү дээ. Урагшаа явах юм бол одоо нөгөө нэг психолог ч юм уу тийм гоё юмуд бас байдаг. Тэгээд ирээдүйдээ бид нар нэг рол моделтай болох хэрэгтэй юм. Би яг ийм хүн шиг ингэж амьдрий гэдэг. Тэр бид нар чинь нөгөө нэг жоохон бат энэ анаа шиг ийм болъё гэдэг нөгөө мотивацтайг явж ирсэн шүү дээ. Тэгэхээр зэрэг нэг тийм амьдралдаа нэг юм тийм болно гэдэг. Сэтгэл зүйчтэй очих дургу, ясалгал хийх дургу. Тэгсэн хэрнээ өнгөрснөөсөө салж чаддгүй хүнийг яах вэ? Өөрөөдөө бичээл тэгэл энэ зүг байсан буруу байсан гэж ураал. Тэгээд цагаан дотор ч нөхөн байгаа хгүй. Чи өөрөө ингээд нөгөө нисэг онгоцны контрол хийж байгаа хгүй. Тэгэхээр энийг ингээд гаргахгүй бол энэ дотор яваад байна. Тэгэхээр бит болгоод ингээд гаргахын тулд чам цаас үзгэл нэг тийм байгаа. Тэгээд дараа нь тэгж байгаа гоё борлуулалтын networking хичээл яаж вэ? Энэ ч өөрөө нөгөө ингээ амар харилцааны одоо IQ гэж ярьдэн шүү дээ. Тэгээд явандаа EQ байх болох байхгүй юу? Үгүй EQ амар од болох байхгүй юу? IQ одоо модоос гарах байхгүй юу? EQ гэдэг нь юу юм гэхээр одоо нэг эмоц сэтгэлийн хөдөлгөөн ChatGPT-гээс юм авахгүй байгаас тэгээд таашаал юм авахгүй байгаас тэгэнгүүт нөгөө одоо хүмүүсийг яагаад байна гэхээр зэрэг ингэж нөгөө утсан нэмэр давтуулаад энийг юм дээр инээлэхгүй ингээд амьдралаас таашаал авахгүй байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг амиа хорлсон хүмүүсийн ингээд юуг ингээд харуулсан чинь айгуу тэр нөгөө Харвард, айгуу тэр Кембриж те лаг сургууль төгссөн хүмүүс айгуу хамаа оролцсон. Яасан гэсэн чинь тэрийг л төгсчүүл ингээд бүх амьдрал гоё болох гэдэг юм шиг ингээд очсон чинь бүх юм заагаад юм уу те хамгийн юм гэсэн чинь нөгөө тэр гоё амьдрал байхгүй. Тэгээ шууд тэгэхээр хүн юм чинь хажууд нь таашаал те тэр сэтгэл хөдлөл тийм юм хэрэгтэй байгаа гэдэг. Өөр юм аахгүй тэрнийхээ төлөөл ингээд тууштай явж яваа тэрнийхээ цаав гарсан хүртэл ямар ч нөгөө нэг ботсон шиг гараад байна. Хоолсон юм байна тийм. Тийм нэг юм ороо бичих гэсэн байгаа байхгүй. Тэгээд Японч амиа оролдоороо нойр гэж болгох. Тэгэхээр энэ нөгөө нэг энэ гэр бүлийн харилцаа буюу энийг айгүй бид нар авч байгаа хэрэгтэй. Тэр болохоор нөгөө нэг хүүхдүүд дээрээ бид нар айгүй сайн цаг гаргаж байгаа хэрэгтэй гэсэн үг байгаа байхгүй. Тэр хүүхдийг инээл хэрэгтэй. Тэр хүүхдийг ингээд юу үддэг вэ гэхээр дурсамжл үддэг байгаа байхгүй. Тэгэхээр та энэ харин ингээд нөгөө нэг дүүн байхгүй юу? Би одоо нийгмийн ажлын карьер дээр хэд байгаа юм. Энэ дээр бас ингээд дүгнээрээ за. Би одоо гэр бүл дээр нэг тав байгаа юм байна. Эрүүл мэнд дээр нэг юм байгаа юм байна гэхээр ингээд бодчихвол энэ өөрөө дүгнж байгаа юм байхгүй юу? Тэгэхээр одоо нөгөө чанартай цаг гэж яваад байдаг. Яг ингээд гэртээ хараад хүүхдээ хараад суугаад байвал өвөлсөн янжсан байгаа болчих шүү дээ. Тэгэхээр зэрэг яг одоо 7 хоногийн хагасаа өдөр манай хууланд гардаг. Гэхдээ гоё уцмуц байхгүй бүгдээрээ хоолоо идэлцгэн шүү гэдэг юм тодорхой байх хэрэгтэй байгаа. Тэгээ яг тэрийгэ барьдаг байх хэрэгтэй. Гэр бүлийн цаг гэр бүлийн цаг. Тэгээ тэр нэг 20-30 минут байсан ч хамаагүй яг гэдэг яг ингээд бүгдлээ яриад гэх юм бол энэ гэр бүлийн. Одоо захирлуудаа ялангуяа амар ингээд busy болчдөг. Тэгсэн эргээ харсан чинь нөгөө босгосон хөрөнгө нь яах нь нэг хар тамирчны камер болчихж байгаа байхгүй. Тэн дээр ингээд ханаад байдаг. Тэгэхээр зэрэг ингээд гэр бүлээ давхар бид нар ингээд аягүй сайн авч явж байхгүй бол ямар нэг төлөв ажиллаад амьдраад байгаа юм аягүй сайн энэ амьдралын баланс хийж байгаа байхгүй. Тийм учраас ингээд цагийн тайм менежмент бид нар хэрэгтэй, харилцааны ур чадвар хэрэгтэй, таашаал авах хэрэгтэй. Тэгэхээр манай нэг найз надад хэлсэн нөгөө 4 хүүхэдтэй ахгүй байсан. Амар хүн гатан үздэг нь бүр хүүхдээ ингээд өдөрт 2 дугуулan явдаг. Чи найз арай л хэтрээд байна гэсэн чи. Юу сууги? Энд чи миний хөрөнгө авахгүй юу? гэж аахгүй юу? Тэр шиг тэр хүүхдүүд ч бас бидний нэг пассив байхгүй юу? Сайхан явж бол тэгээд нөгөө юм чи хэд дахин үржүүлээд явчих тий. Үнэн тий. За би болоо өнөөдөр ингэ. Агаарай.